За хотыг шилжүүлэхдээ нэг 2-3 үндслэлээр хотыг шилжүүлэх шинээр байгуулах гэсэн нэг юм олон улсад байгаад байгаа шүү. За нэгдүгээрт эдийн засгийн хот байгуулахаар, хоёрдугаарт улс төрийн буюу геополитикийн төв рүү шилжих гэсэн энэ чиглэлээр хотууд бас шинээр үүсэж байгаа. За энэ хот төлөвлөлттэй холбоотойгоор бас шинээр зарим улс орнуудын хотуудаа шилжүүлсэн, шинээр барьсан ийм тохиолдлууд байгаа. Тэгэд олон одоо улсууд хотоо шинээр барих, шилжүүлэхдээ алдаа гарч исэн, эзэнгүй хот болж исэн. Тэгэд энэ хар хором хот мануудаа эдийн засгийн хот байна уу, аялал жуулчлалын чиглэл рүү байх юм уу? Одоо л ойлгож байгаа нэг юм түүхэн дурсгалт эртний нийслэл рүүгээ шилжих гэсэн нэг ийм концепц явж байгаа шүү. За хоёрдугаарт энэ гишүүд бас давтаж яригдж байна. Хар хорин орон нутгийн чанартай хар хорин хот, за улсын зэрэгэлттэй хар хором хот гэдэг юм хоёр нэршилтэй байна. За яг энэ төлөвлөлтөн дээр тухайн одоо хар хорин сумын газар нутаг орж давхцаж байгаа баг. Энийг нэгдэх тал дээр нэг муу арай уян хатан байдлаар шийдэхгүй л хоёр зэрэгцсэн юм том жижиг юм хот шиг юм болчих. За дараачих нь хууль эрх зүйн орчноо энэ дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд яг уялдуулж явахгүй бол яг нь Улаанбаатарын газар олголт шиг юм нэгдүгээрт, хоёрдугаарт ийм одоо төлөвлөлтийн алдаатай хот болчвол энэ дээр хөрөнгө оруулж байхгүй, тэгээд тал дээр нэг хэдэн балгас үлдхийг үүсэхгүй. Тэгэхээр энийг маш сайн уялдуулж өгөөч гэж. За хариулт өгье. Ажлын хэсгийн дарга Ганцэргийн Тэмүүлэн гишүүн. За алтан шарга гишүүний асуултанд хариулъя. Тэгээ үндсэндээ бид бүхний одоо сот байгуулах байгаа хар хорот маань бол одоо монголчуудын хувьд бол өөр энэ түүхэн нийслэл, бид бүхэн бол бас энэ түүхэн нийслэлээс сэргээн босгох, хар хоротыг сэргээн байгуулах энэ сүр үндсэн зарчмын хүрээнд бол хийж өгсөн. Таны сая асуултаа уялдуулаад ер нь яг эдийн засгийн үед энэ хот маань өөрөө яг ямар хот байх юм бэ гэдэг асуудлыг бол асууж байгаа. Тэгэхээр бид бүхний хувьд гол бодож төлөвлөж одоо юу гэдэг засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслөөр нэмж тусгаж оруулж шигтгэж өгсөн, онцолж өгсөн гол асуудлууд маань өөр юу юм бэ гэхээр ерөөсөө энэ хот байгуулагдсанараа бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангасан. За тэгээд одоогийн энэ бүсэлсэн хөгжлийн үзэл баримталтай уялдсан эдийн засгийн хувьд бие даан хөгжих юм боломжтой хот байх ёстой л гэдгийг суурь зарчмыг бол хийж өгч байгаа. Яг энэ асуудлыг сая улсын хурлын ажлын хэсгээс бол бид нар энэ хот төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим гэдэг энэ зарчмын зүрхтэй санал дээрээ бол бүр онцгойж бол бас оруулж өгч байгаамаа. Тэгэхээр энэ хүрээндээ бол бид нар энэ одоо эдийн засгийн хувьд бол бие даан хөгжих, тэр дундаа одоо сая түрүүний хэлсэн энэ аялал жуулчлал болон тухайн одоо эдийн засгийн өөрийнх нь бүс нутгийн онцлогт нийцсэн энэ бүс нутгийн хөгжилтэй уялдсан ийм одоо хотыг бол байгуулах ёстой гэдэг зарчмыг бол бас гаргаж тавьж гарчиж байгаа. За хот төлөвлөлттэй холбоотойгоор бол алдаа оноотой зүйлүүд гарах үед хууль эрх зүйн орчин болоод дэд үтсийн асуудлуудыг уялдуулж хийх ёстой гэдэг асуудал байдаг. Үндсэндээ Улаанбаатар хотод бид бүхний хувьд бас том олдсон гол алдаа маань бол бас эндээ байгаа. Тэгэхээр эндээ бид нар уялдуулах гэсэн гол асуудлууд маань бол ерөөсөө бүх цаашид хийгдэх энэ төлөвт болоод дэд үтсийн ажлууд бол үндсэн энэ засгийн газараар орж батлагдах одоо хотын хөгжлийн ерөнхий хөтөлбөрийнхөө үзэл баримталтайг бол нийцдэг байх ёстой. За мөн дээрээс нь хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэйг нийцдэг байх ёстой. Хуучин магадгүй ямар нэг байдлаар одоо хин нэг гэдэг юм уу тэр барилгачдын төслийг ч гэдэг юм уу дураараа хийждэг, тэрийг дүрмээ зөрчөөд явждаг ч гэдэг юм уу тухайн эсвэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө өөрөөр гаргадаг. Энэ асуудлууд бол байж болохгүй гэдэг асуудлыг бол хатуу тусгаж оруулж өгч заавалчгүй тэрэндээ нийцүүлж эдгээр одоо юу гэдгийг энэ асуудлуудаа хийнэ гэсэн асуудлыг тусгаж бас оруулж өгсөн байгаа. За нөгөө талдаа ч гэсэн одоо сая энэ тэр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгын төсөлт болон эдгээр асуудлуудыг батлах субъектуудыг бол бас нэлээ одоо статусыг нь бол нэлээд дээшлүүлж, засгийн газар болон яамдуудын түвшинд бол батлуулахаар бас энэ зохицуултууд бол бас хийж өгснөөр ийм